Монгол улсад нисэх хүчин үүсгэж хөгжсөний 100 жилийн эдгээр өдрүүдэд тохиож байна. Монголд анхудаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлэн баригдсан тэнгэрүүд тэмүүлж байгаа 3 онгоц бүхий хөшөөг 1985 онд Оросын уран баримлч Медиановын зураг төслөөр байгуулсан төвхтэй. За бидний нэрлэж заншснаар 3 онгоцтой хөшөө байдаг газарт анх 1925 оны 5 дугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох U-13-ыг зөвлөлтийн нисгэгч Лабен Жолоодон газардаж үжээ. Монгол Оросын найрамдал харилцааны нотлохоо болсон энэхүү түүхэн хөшөөнд өнөөдөр Улсын хурлын гишүүн Батлан хамгаалахын сайд Бямбцогт, Улсын хурлын гишүүн Замтээврийн сайд Дэлгэр сайхан, зэвсэг түвшний жанжин штабын дарга хошууч генерал Ган Бямб, Батлан хамгаалахын яамны төрийн нарийн бичгийн дарга Ган Хуйг тэргүүтээ албаны төлөөлөгчид Монгол ард хөшөөнд цэцэг өргөлөө. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монгол улсын агаарын тээврийн салбарт томоохон өөрчлөлт гарсан. Тэгээ Замтээврийн сайд байх хугацаанд бид 2004 оноос хойш яригдсан Open Sky Америкийн нэгдсэн улсад шууд нислэгийг үлдэх энэ хилцээрийг байгуулж чадсанаар бас бахархдаг. Өнөөдөр энэ 100 жилийн босгон дээр Батлан хамгаалах яамны төрийн захиргааны төв байгууллагад улсын нисхийн хилцээг байгуулж энэ улсын агаарын хөлийг эзэмшигч төрийн цэргийн байгууллагууд болоод бусад төрийн байгууллагуудыг нэгдсэн удирдлага бодлого өдөр дамжаар хангах тийм үндсэн чиглэлтэй хилцээг байгуулсан. Тус хөшөөнд цэцэг өргөснөөр манай улсад нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ аль биесээр эхэлж энэ сарын 25-ны өдөр буян тухайн нисэх буудалд агаарын шоу үзүүлбэрээр ойн баярын арга хэмжээ үргэлжлэх юм а. За мөн агаарын цэргийн бие бүрэлдэхүүн баярын хурлаа зохион байгууллаа. Оросын албаны улсын анд нөхдүүд маань бас бидний баяр дээр баяр нэмж цугтаа баяр тэмдэглэж байгаа. Мөн уран нислэгийн үзүүлбэрээр Монголын ард түмэндээ бас бэлэг барьж байгаад бас туйлын таатай байна. Нисгээр овгорсон нисхийн хамт олон маань ажил үйлсэн өөдрөг бүтэмжтэй нислэгийнхэн үйл ажиллагаа аюулгүй байдлын бүрэн хангагдсан ийм сайхан өдөр болж байгаад баяртай байна. Анх 1968 цэргийн албанд яваад 1971 онд хойш Ми-4 бэрхлэлтийн курст явсан. Манай курсээс 6 гавьяат төрсөн. Үүний дараагаар нисэх хүчин тэр дундаа Монгол Улсын зэвсэг түвшний агаарын цэргийг хөгжүүлэх үйлсд залуу халуун нас хөдөлмөр зүтгэлийн харамгүй зориулсан Ахмад Дайчд болон эрхэлсэн алба эзэмшсэн мэрэгчлээ эзэн болж ажил үйлсээр манлайсан тэргүүний албаагчдыг төрийн дэд одон медаль салбарын шагналаар шагнаж урамшуулсан юм а.